Сайн байна уу? Монгол Улсын иргэн 16, 25, 45 насны иргэний үнэлгээ хэд хоногийн дотор авах хэрэгтэй байдаг вэ? Иргэний үнэлгээ бодвол 14 хоногийн дотор л болоо даа. Тодорхой сайн мэдэхгүй. Баярлалаа. Хуулийн хугацаа нь бол 30 хоногийн дотор буюу яг 1 сарын хугацаанд иргэний үнэмлэхээ авах хэрэгтэй байдаг. Танд баярлалаа. Гадаад боцогцсон хугацаа хэдэн жилээр олгодог вэ? Том хүнд 10 жил, хүүхдэд 5 жилээр байна. За баярлалаа. Монгол улсын иргэн хэд хэдэн наснда иргэний үнэлгээ сонгуулдаг вэ? 16, 42. За 16 наснда иргэний үнэлгээ авна. 25, 45 наснда сонгуультай хэлэх заяа. За баярлалаа. Монгол улсын иргэн хэдэн наснд төрөөд иргэний үнэлгээ авдаг вэ? 16. За баярлалаа. Гадаад боцогцсон хугацаа хэдэн жил? 10 жил. За баярлалаа. Улсын бүртгэлийн хэлтсийн байр хаана байрладаг вэ? Захиргааны 2 дугаар байран дээр. Баярлалаа. Иргэний үнэмлэхээ хэдэн наснд анх удаа авдаг вэ? Энэ жил авсан иргэн. 16. За баярлалаа. Хүүхэд хэдэн жилээр авдаг вэ? 5 жилээр. Баярлалаа. Зөв байна. Аймагт улсын бүртгэлийн хэлтс хаана байрладаг вэ? Дол энэ захиргаа Баян өндөр сүмэн байна. Баярлалаа.